Өнөөдөр 48 настай Сожи Собыг хүмүүс Солонгосын хамгийн нэр хүндтэй жүжигчдийн нэг гэдгээр нь мэддэг. Уучлаарай би чамд хайртайгийн Чамо Хёг, Хааны нарын Жужу Вон. Май Венусын Ким Йоху зэрэг нь Азийн олон сая үзэгчдийн сэтгэлд үлджээ. Гэхдээ түүний зам бусад оддынх шиг багасаа эхэлсэнгүй. Тэр жүжигчин болохыг мөрөөдөж өсөөгүй. Тэр тайзан дээр гарахыг хүсдэг хүүхэд байгаагүй. Түүний анхны мөрөөдөл огт өөр байсан. Тэр усан цэлэгч болохыг хүсдэг байлаа. Сожи Соб 1977 оны 11-р сарын 4-нд Өмнөд Солонгосын Сөүл хотод төржээ. Тэр багасаа тайван дуу цөөнтэй хүүхэд байсан гэдэг. Олонний анхаарлын төвд байх дургүй өөрийн бодлоо дотроо хадгалдаг. Энэ зан чанар нь хожим түүний жүжигчний онцлог болсон. Сожи Собын дөрүүд ихэвчлэн олон үг ярьдаггүй, харин харц хөдөлгөөнөөрөө сэтгэлээ илэрхийлдэг. Магадгүй энэ нь түүний хүүхэд настай холбоотой байж болох юм. Сожи Собын хүүхэд нас бусдын адил энгийн байсангүй. Эцэг эх нь багдан салсан бөгөөд энэ нь түүнд сэтгэл зүйн хувьд нөлөөлсөн гэдэг. Тэр энэ талаар олон нийтэд бараг ярьдаггүй. Түүний хувийн амьдралын тухай хамгийн бага ярьдаг шалтгаан ч үүнтэй холбоотой байж болох юм. Тэр багасаа альвааг өөрөө даван туулах хандлагатай болсон. Бусдад найдахаас илүү өөрийгөө дотроо бэлдэх, чимээгүй ажиглах төвчээртэй байх. Эдгээр зан чанарууд нь хожим түүний амьдралын хамгийн том зэвсэг болсон. Багадаа Сожи Соб усан цэлээр хичээлж эхэлсэн. Эхэндээ энэ нь зөвхөн эрүүл мэндийн шалтгаантай байсан ч удалгүй тэр спортод бүх хүчээ зориулжээ. Өдөр бүрийн хатуу бэлтгэл, өглөө эрт босох, ядарсан ч үргэлжлүүлэх, ялагдсан ч дахин оролдох. Энэ бүхэн түүнд нэг чухал зүйл суулгасан нь төвчээр. Хожим жүжигчний карьерийнхаа хамгийн хэцүү үед тэр энэ чанараараа урагшилсан. Сожи Соб мэрэгжлийн усан цэлэгчийн төвшин төрж тэмцээнүүдэд оролцож байсан. Тэр багасаа 11 жил тасралтгүй хичээлжээ. Гэхдээ түүний амьдрал спортын замаар үргэлжилсэнгүй. 18 настай байхдаа Сожи Соб жүжигчин болно гэж төсөөлдөггүй байлаа. Нэг өдөр найз нь түүнийг загварын шалгаруулалтанд хамт явахыг хүссэн байна. Тэр эхэндээ сонирхгүй байсан ч найзаагаа даган хамт очсон. Тэр өдөр түүний амьдралын чиглэл өөрчлөгдсөн. Түүний өндөр нуруу тамирчны бие өвөрмөц төрхийг хүмүүс анзаарч эхлэв. Ингээд тэр загварын ертөнцид орсон байна. Гэхдээ энэ нь зөвхөн эхлэл. Загварын ажил түүнийг телевизийн ертөнцид хүргэсэн аж. 1990-ад оны дунд үе гэхэд Сожи Соб жижиг дөрүүдээр жүжигчний карьераа эхлүүлв. Гэхдээ эхний жилүүд амар байсангүй. Тэр камерын өмнө туршлагагүй. Сэтгэл хөдлөлөө хэрхэн гаргахаа сайн мэдэхгүй. Зарим хүмүүс түүний төрхийг ч шөмжилдэг байв. Хитрхи хүйтэн харагддаг, үзэгчдтэй ойр биш гэж хэлдэг байсан. Гэхдээ Сожи Соб өөрийн сул талыг давуу тал болгохоор шийджээ. Тэр бусад жүжигчид шиг болох гэж оролдсонгүй, өөрийнхөө тайван нам гүм төрхийг хадгалсан. Нэг удаа сонгон шалгаруултын дараа продюсер түүнд шууд ингэж хэлсэн байна. Чиний төрх өөрмөц байна. Гэхдээ романтик киноны гол дүрд тохирохгүй гэж хэлсэн. Харин өөр нэг найруулагч чи огт инехгүй юм. Үзэгчид чамайг хүйтэн хүн гэж бодно гэсэн байдаг. Эдгээр үг Сожи Собын сэтгэлд үлдсэн. Гэхдээ тэр нэг зүйлийг ойлгосон нь хэрвээ өөрийгөө хүчээр өөрчилбөл бусадтай адилхан болно. Тэр үеийн Сожи Собын орлого тогтмол биш, 1 сар зураг авалттай. Дараагийн 2 сар ажилгүй, түрээсийн мөн хоол унааны зардал. Тэр бүх зүйлээ маш нарийн тооцож амьдардаг болсон. Заримдаа тэр жүжигчний ажлаа орхиод өөр ажил хийх тухай боддог байсан гэж хожим дурссан байдаг. Олон жүжигчид анхны амжилтаараа шууд алдарт хүрдэг бол харин Сожи Соб тийм байгаагүй. Тэр олон жил жижиг дөрүүдийг хийсэн, олон удаа хүлээсэн, олон удаа өөрийгөө батлах хэрэгтэй болсон. 2000-ад оны эхээр Сожи Собын нэр баг багаар гарч эхэлсэн. Шилэн гутал бид бодж байна зэрэг бүтээлүүдээр үзэгчид түүнийг анзаарч эхлэв. Гэхдээ жинхэнэ өөрчлөлт 2004 онд ирсэн юм. Тэрхүү жил Сожи Соб карьерийнхаа хамгийн чухал дүрийг авсан. Тэр бол Бали тохиолдсон явдал. 2004 оны Бали тохиолдсон драм Сожи Собыг илүү өргөн хүрээнд танилцуулсан. Энд тэр энгийн романтик залуу биш, дотроо зөрчилтэй, эмзэг, шарахтай хүний дүрийг бүтээсэн. Энэ дүрээрээ тэр зөвхөн гадаа төрхөөрөө биш, жүжиглэх чадвараараа анхаарал татаж эхэлсэн. Үзэгчид нэг зүйлийг ойлгосон. Сожи Соб зүгээр нэг царайлаг жүжигчин биш. Тэр дүрийнхээ дотоод ертөнцийг гаргаж чаддаг жүжигчин байлаа. Ингэж олон дүрийг бүтээсэн ч тэр жинхэнэ суперод болоогүй л байлаа.
Харин намайг уучлаарай, би чамд хайртай драм түүний бүх амьдралыг өөрчилсөн. Энэ бүтээлийн гол дүр болох Чам Хёг бол энгийн романтик баатар биш. Тэр амьдралд гомдсон хүн хүүхэд байхдаа хаягдсан, хайр хүсдэгч хайр хүлээж авч сураагүй. Гадаа төрхөөрөө хатууч дотроо маш эмзэг. Энэ дүр Сожи Собын өөрийнх нь тайван дуугүй төрхтэй маш сайн зохицсон. Сожи Соб энэ дүрээрээ нэг онцлогийг харуулсан, тэр олон үг ашигладаггүй. Гэхдээ ганц харцаараа дүрийнхээ өвдөлтийг үзэгчдэд мэдрүүлдэг. Гуйныг, уур, хайр, харамсал бүгдийг жижиг хөдөлгөөнөөр илэрхийлж чадсан. Тиймээс түүнийг олон хүн нүдэрээ жүжиглдэг жүжигчин гэж нэрлэх болсон юм. Анх гарч байхдаа энэ драм шууд асар өндөр рейтинг аваагүй. Гэхдээ үзэгчдийн дунд ам дамжин тархаж эхэлсэн. Хүмүүс киноны дүр болох Чам Хёгийн хувь заяаны талаар ярилцсан, драмын дуу хөгжим хийт болно. Төгсгөлийн тухай хүмүүс олон хоног ярилцсан. Сожи Собын бүтээсэн дүр хүмүүсийн сэтгэлд үлджээ. Учир нь тэр төгс баатар биш байсан, тэр алдаа гаргадаг, шархалдаг, гэхдээ харилж чаддаг хүн байсан. Энэ бүтээлийн дараа Сожи Собын амьдрал жихнээсээ эрс өөрчлөгдөв. Өмнө нь түүнийг зөвхөн загварын төрхтэй залуу жүжигчин гэж хардаг байсан бол одоо жинхэнэ жүжигчин гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Тэр олон шагнал хүртэж Солонгосын хамгийн эрэлттэй жүжигчдийн нэг болж чадсан юм. Гэхдээ харамсалтай нь яг энэ үед түүний өмнө хамгийн том завсарлага гарч ирсэн. Өмнөд Солонгост эрэхтэй хүмүүрт цэргийн алба хаах ёстой. Сожи Соб энэ үргээ биелүүлэхээр шийдсэн. Хамгийн сонирхолтой нь тэр карьерийнхаа хамгийн оргил үед явсан олон жүжигчин энэ үеэс айдаг. Учир нь 2 жил гэдэг entertainment-ийн салбарт маш урт хугацаа. Шинэ одод гарч ирнэ, үзэгчдийн анхаарал өөрчлөгдөнө. Цэргийн алба хааж байхдаа түүний хамгийн том бодол нь хүмүүс намайг буцаж ирэхэд хүлээж авах болов уу гэдэг байв. Учир нь тэр нэг дүрийн амжилтаар үлдэхийг хүсээгүй, тэр жинхэнэ жүжигчин гэдгээ дахин батлах хэрэгтэй байлаа. Ингээд цэргээс халагдсныхаа дараа 2007 онд Сожи Соб уран бүтээлдээ иргэн оров. Гэхдээ тэр өмнөхөөсөө өөр болсон байлаа. Залуу од биш, амьдрал үдсэн жүжигчин. Тэр одоо зөвхөн алдартай болохын тулд биш, өөрт нь утгатай дүрийг сонгох болов. 2008 онд гарсан Rough Cut кино Сожи Собын хувьд маш чухал байлаа. Энэ кинон тэр гангстерийн дүр бүтээсэн. Гэхдээ дүр нь зөвхөн хүчтэй залуу биш. Дотроо ганцаардсан амьдралынхаа байр суурийг хайж байгаа хүн. Энэ бүтээлээрээ тэр кино урлагтж хүчтэй жүжигчин гэдгээ харуулсан. 2009 он тэр Cain and Abel драмд тоглов. Энд тэр эмчийн дүрийг бүтээсэн. Гэхдээ үйл явдал зөвхөн эмнэлгийн тухай биш, гэр бүлийн зөрчил, урвалт, өшөө авалт, өөрийн үннийг олох тэмцэл. Сожи Соб дүр бүрийнхэн ард их судалгаа хийдэг гэдгээр алдартай. Энэ удаач эмчийн мэргэжлэг ойлгохын тулд бэлтгэл хийсэн. Бас энэ жүжигчний талаар олон хүн мэддэггүй нэгэн тал бол түүний хөгжимд дуртай байдал. Тэр багасаа хип-хоп, R&B хөгжим сонсож өссөн. Ялангуяа Америкийн хип-хоп соёл түүнд их нөлөөлжээ. Түүний хувьд хип-хоп бол зүгээр нэг хөгжим биш, өөрийн бодол, дотоод мэдрэмжээ илэрхийлэх арга байсан. Тиймээс жүжигчнийхаа карьерийнхаа хажуугаар тэр өөрийн нэрээр рэп уран бүтээлүүд гаргаж хөгжимчидтэй хамтарч ажилласан. Тэр хэд хэдэн сингл болоод мини цом гаргасан байдаг. Тэр рэпер болохыг зорьсон ч түүний уран бүтээлүүд ингээд зогссон. Харин энэ талаараа ярихдаа жүжиглэхдээ би бусдын дүрээр ярьдаг. Харин хөгжим дотроо би өөрийнхөөрөө ярьдаг гэж хэлжээ. Энэ үеэс Сожи Соб карьертаа илүү бие даасан болсон. Тэр өөрийн агентлаг болох 51K байгуулсан. Ингэснээр ямар дүр сонгох, ямар бүтээлд оролцохоо өөрөө илүү хянах боломжтой болжээ. Тэр олон төсөлд тоглохыг биш, зөв төсөл сонгохыг чухалчилдаг болсон. Сожи Соб нэгэнтээ оргилд хүрсэн ч тэндээ зогссонгүй. Тэр өөрийгөө дахин шинжилж байлаа. Жүжигчин, хөгжим сонирхогч, өөрийн замтай уран бүтээлч. Гэхдээ түүний карьерийн хамгийн сүүлийн том өсөлт хараахан ирээгүй байсан. 2013 онд Сожи Соб алидийн нэр хүндтэй жүжигчин болсон байлаа. Гэхдээ тэр нэг асуудалтай тулгарсан. Үзэгчдийн төсөөлөл тэр ихэвчлэн гунигтай, дотроо шарахтай, ганцаардсан нэрийн дүрээр үлдсэн байлаа. Харин Сожи Соб өөрийгөө өөр талаас харуулахыг хүссэн. Тиймээс тэр шин сорилт хийсэн нь хааны нар. Энэ драмын дүр болох Жужу Вон бол өмнөх дүрүүдээсээ өөр. Тэр баян, амжилттай, өөртөө итгэлтэй, баг зэрэг хүйтэн бардам хүн. Гэхдээ дотроо өнгөрсөн шарахтай. Энэ дүрээр Сожи Соб зөвхөн гунигтай жүжигчин биш гэдгээ харуулсан. Тэр инээдмийн өнгө аяс, романтик мэдрэмжийг ч гаргаж чаддаг байлаа.
Түүний хамтран тоглосон гүн хүйжинтэй хийсэн хослол үзэгчдийн анхаарлыг их татсан. Тэдний эсрэг тесрэг зан нэг нь хүйтэн бодлоготой, нөгөө нь мэдрэмжтэй дулаан гэдэг нь драмын гол хүч болсон. Хааны нар амжилттай болж Сожисобыг дахин нэг удаа Солонгосын тэргүүлэгч жүжигчдийн игнэнд баталгааж болсон. Цаашлаад 2015 онд Сожисоб дахин шин дүрийг сонгов. Энэ удаа тэр миний хайрын бурхан буюу Oh My Venus драмд тоглосон. Энэ бүтээлийн төлөө Сожисоб биеийн бэлтгэлд их анхаарсан. Тэр өмнө ч дүрдээ бэлтгэл хийдэг байсан ч энэ удаа спортын элементтэй дүр учраас илүү их ажиллав. Түүний тамирчны өнгөрсөн амьдрал энэ дүрд дахин хэрэг болсон. Харин 2008 онд тэр миний нууц Terus драмд тоглов. Энд тэр нууц тагнуулын дүр бүтээсэн. Ихэндээ хүйтэн ганцаардмал харагдах боловч хүүхдүүдтэй харилцах үедээ өөр хүн болдог. Энэ дүрээрээ Сожисоб нас ахих тусам жүжиглэлт нь олон өнгөтэй болж байгааг харуулсан. Тэр зөвхөн хүчтэй ирэн дүр биш, энгийн хүний дулаан талыг ч гаргаж чаддаг болсон. Сожисобын карьерийн сүүлийн үеийн нэг онцлог бол бүтээлийн тоо цөөрсөн явдал. Тэр жил бүр олон драмд тоглохыг зорддоггүй, харин зохиол дүр нь өөрт нь үн цэнтэй санагдвал сонгодог. Энэ нь ч заримдаа эрсдэлтэй, учир нь удаан засварлал үзэгчд мартаж болно. Гэхдээ Сожисоб өөрийн замыг сонгосон. Тэр бол Солонгосын хамгийн хувийн амьдралаа хамгаалдаг оддын нэг. Тэр өдөр тутмын амьдралаа олон нийтэд харуулах дургүй. Сошиал сүлжээнд идэвхтэй биш. Алдар нэрийг амьдралынхаа төв болгоогүй. Түүний хувьд жүжигчин гэдэг ажил нь илүү чухал. Олон жил ганц бие явсны дараа Сожисоб телевизийн хөтлөгч асан Чо Ин Жунтай дотносож эхэлв. Тэд 2020 онд гэрэлтэй аль бие ёсоор бүртгүүлсэн. Ковидын цар тахал гарсан байсан учраас том хурим хийхин оронд хурим зориулах байсан хөрөнгөөсөө хандив өгсөн нь олон хүний анхаарлыг татав. Харин үүний дараагаар 2022 онд тэр Доктор Лойер драмд тоглож дэлгэцэнд иргэн ирэв. Энэ бүтээл тэр мис заслын шилдэг юмж байсан ч амьдрал нь сүрснийхэн дараа өмгөөлөгч болсон хүний дүрийг бүтээсэн. Энэ дөр Сожисобын өмнөх олон дүрийн нэгт хэлмэт байла шарах, тэмцэл, шударга ёсны төлөөх хүсэл. Харин яг одоо буюу 2026 онд Сожисоб дахин акшн төрлийн драмд иргэн ирж байна. Нэр нь Агент Ким дахин идэвхжлээ нэртэй кино. Энэ нь SBS болон Netflix-ийн хамтарсан акшн ревенж төрлийн драм. Түүний менежер Кимийн дүр бол гаднаасаа энгийн офисын ажилтан жирийн нэгэн аав. Гэхдээ үнэндээ өнгөрсөндөө маш аюултай тусгай ажиллагааны агент байсан хүн. Охин нь аюулд ороход тэр хуучин чадвараа дахин ашиглахаас өөр аргагүй болдог. Сожисобын карьерийн сүүлийн үеийг харахад нэгэн өөрчлөлт байна. Залуудаа тэр хайр, дурлал, гуниг, дотоод чарах ихтэй дөрүүдэд тоглодог байсан. Харин одоо нас бий гүйцсэнээр хамгаалагч, өшөө авагч, өнгөрсөндөө тэмцэгч дөрүүдлөө шилжиж байна. Энэ нь түүний нас туршлагатаа маш сайн зохицож байгаа. Сожисобын амжилтын нууц зөвхөн авьяас биш, түүний хамгийн том чанарууд бол тууштай байдал. Тэр хурдан алдарт хүрээгүй олон жил хүлээсэн. Харин дараачаар нь өөрийнхөө байх, тэр бусдын хэм маягийг дуурайгаагүй. Тэр чанарыг сонгосон, олон бүтээлээс илүү зөв бүтээлийг сонгодог болсон. Харин бас түүний даруй байдал түүнийг чимдэг, алдар нэр өсөх тусам улам тайван болсон. Сожисобын амьдрал бол зүгээр нэг жүжигчний амьдралын түүх биш, энэ бол хүлээж чадсан хүний түүх. Нэгэн цагт усан бассейнд өдөрбөр ганцаараа бэлтгэл хийдэг байсан хүү. Камерын өмнө анх гарахдаа юу хийхээ мэдэхгүй байсан залуу. Олон жил жижиг дүрүүдээр явж хүмүүсийн анхааралд орохыг хүлээсэн жүжигч. Эцэст нь Азийн сая хүний сэтгэл дүлдэх дүрүүдийг бүтээсэн од болжээ. Түүний хамгийн том ялалт бол алдартай болсон явдал биш, харин олон жилийн дараач хүмүүс түүнийг санаж байгаа явдал. Учир нь Сожисоб хизээж хамгийн чанга дуугардаг од байгаагүй. Тэр өөрийгөө байнга харуулахыг хүсдэггүй. Сошиалд амьдралаа дэлгэж олонний анхаарлыг татахыг хичээдэггүй. Түүний хэлэх үгэнд дүрээрээ дамждаг. Тэр залуудаа хайр дурлалын драмын гунигтай ватар байсан. Харин өнөөдөр тэр үе үеийн дүрүүдийг бүтээж байна. Заримдаа алдар нэр хурдан эрдэгч, харин хүндлэлийг олон жил бүтээдэг. Түүний амьдралаас харахад нэг зүйл тодорхой. Хүн заавал хамгийн хурдан амжилтанд хүрэх албагүй. Зарим хүмүүс нэг дүрлзээд унтарч алга болдог. Харин зарим хүмүүс олон жилийн турш аажмаар гэрэлтсээр байдаг. Усан бассейны чимээгүй хүү жижиг дүрүүдийн жүжигч. Нэгэн үеийн хамгийн гунигтай хайрын түүхийн баатар. Өнөөдөр бол өөрийн гэсэн замтай, өөрийн гэсэн өнгөтэй жүжигчин болжээ. Тэр бидэнд нэг зүйлийг харуулв. Чимээгүй хүн сул дорой гэсэн үг биш. Заримдаа хамгийн чимээгүй хүмүүс хамгийн урт замыг туулсан байдаг юм.
байна.